Hey yo. Өнөөдөр чи арай сайхан. Сарын эхний өдөр. Сайхан алхаад буугаад ирлээ. Далбат оргил руу. Гарлаа шүү дээ. За. Ирэн зүг. Явна гэж байна. Өдрөл гайгүй байх шиг. Харагдаж байна. За тэгээд машиндаа суусны сайхан та нартайгаа 31-ийн бас туулсан гоё туршлагуудаас хуваалцъя. За миний хувьд төрөх гэж байгаа бүсгүйчүүд байвал ямар эмнэлэг төрөх вэ, яах вэ, их вэ гэж бодож ивэл ерөөсөө эргэлзэх хэрэггүйгээр улсын эмнэлэг төрөөрэй гэж хэлмээр байна. За миний хувьд болохоор хувийн эмнэлэг бас сонирхож үзсэн. За яг хөө өн өртгийн хувьд бол 2,500-аас эхэлдэм байлээ. Яаж төрөх гэдгээс хамаарат кесараар төрөх үү, өөрөөр төрөх үү гэдгээс хамаарат юу яд юм блэ? Үн ханш нь өөр байдаг юм бэ нэлээ. Тэгтээ хэрвээ чи хүндэрч төрхийн хүндрэл энэ төр болох юм бол шууд л улсын эмнэлэг рүү яв манайх хүлээж авахгүй гэх мэт тиймэрхүү зүйлүүд айгүй хэлдэг юм байлээ. Тэгээд хүмүүс нөгөө хувийн эмнэлэг сонирхоод явжсэн чинь надад хувийн эмнэлгийн нэг сул тал нь тэгдэг шүү гэж хэлсэн. Тэгээд хувийн эмнэлгийн шинжилгээнүүдийн судалж үзсэн. Жирэмсний үеийн хяналтын шинжилгээнүүдийг судалж үзсэн. За тэгээд тэрийг судлаад үзэж байхад болохоор ингээд мангар олон ингээд юунууд багц дотроо мангар олон шинжилгээнүүд ингээд төрөл бүрээрээ байгаа хгүй. Тэгээд тэрэн дотор ингээд ямар ч нэг тийм ач холбогдолгүй нэг тийм нэн шаардлагагүй шинжилгээнүүд хүртэл байж идэм байлээ. Тэгээд үнэн нь ингээд бас тэр багцсынхаа юунуудаас хамаарат янз янз өөр байх жишээний. Тэгэхээр миний хувьд бол улсын эмнэлэгтээ хяналтандаа яваад болж өгвөл төрөх эмнэлгийн хяналтанд явж байвал илүү зүгээр юм байлээ. Одоо бол төрөх эмнэлгүүд харьяал харгалзахгүйгээр эхчүүдийг хүлээж авдаг юм байна лээ шүү. Тэгэхээр миний хувьд болохоор хүрээ амарчхад амарчсан. За тэгээд жирэмснийхээ хяналтыг болохоор дүүрэг дээрээ явж исэн, Сүхбаатар дүүрэг дээрээ. За тэгээд Сүхбаатар дүүрэг болон өрхийн эмнэлгийн харьяанд ингээд явж байгаад хяналтанд явж байгаад шаардлагатай шинжилгээ юмнуудаа өгч явж байгаад сайхан төрсөн байгаа. Хүрээ амарчхын талаар бас та бүхэндээ хуваалцахад 2025 оны 1 сард одоо өөрийнхөө шинэ байранд орсон юм байлээ. 7 давхар барилга. Тэгээ хотын төвд Улаанбаатарын хэлгүүрийн чанх яг урдаа талд нь байрлаж байгаа. Тэгээд хотын төвд нэгдүгээрт байрлалтай. За мөн одоо шинэ болохоор өрөө тасалгаанууд нь хүртээмжтэй, маш гоё одоо тоглог байсан. Эмнэлгийн тоног төхөөрөмж, үйлчилгээ, эмч нарын ур чадвар бол үнэхээр одоо маш сайн, юутай ч зөвлөшгүй, үнэхээр сайн байсан. За тэгээд эрүүл мэндийн даатгал төлдөг хүмүүс бол мэдээж даатгалаараа үн төлбөргүй үйлчилгээнүүдэд даатгалаараа аавна. Зарим нэг шинжилгээ юмнууд бол одоо нөгөө улс маань мөнгөгүй болсон шүү дээ. Нөгөө хамаг даатгалын сан маань хоосорч гисэн. Тийм учраас нөгөө хуваараа хэдий шинжилгээ юм төлбөрөө төлөөд үйлчлүүлж байгаа ч гэсэндээ одоо арай л хямд байсан. Гэтэ хямд хэрнээ бас чанартай үйлчилгээтэй байсан. За тэгээд хүрээ амарчхын хувьд гэх юм бол хоол бол үнэхээр сайтай. Өдрийн 3 хоолтой, өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол гэд. Тэгээ баг нөгөө нэг ингээд эргэлдээр энэ хоол моол авах ямар ч шаардлагагүй эмнэлгийнхээ хоолундыг ингээд хангалттай цадцдаг хүртээмжтэй тийм хоолундтай байсан. За яг хоо нэр төрлийн хувьд бол мэдээж одоо сайжирна тийм ээ. За сайжирна гэхэд бас нөгөө намайг яг эмнэлэгт байх хугацаанд нөгөө хоолны чанарын одоо сэтгэл гээд тий эмнэлэгтэй холбоотой санал сэтгэлээ хуваалцаж гээд ингээд айгүй тийм
хэвтэ имжлүүлж байгаа хүмүүсийн ая дуух санал юмыг аюу сайн авдгийн бэ лээ. Тэгээ би тэрэн дээр нь бас өөрийнхөө бас сайжруулмаар байгаа зүйлсээ талаар бичээд үлдээсэн. За тэгээ үүднийхээ одоо дугаар олгож байгаа хүнээс ихсүүлэл маш найрсаг тэ юу хэрэгтэй шаардлагатай байгааг ингээ хэлээд өгчдөг. Хөтчүүд нь маш сайн, совилогч нар нь хүлээн авахуд нь шаардлагатай бүх хяналтын юмнуудыг хийгээд өгчдөг гэд. Надад бол улсын имлэг бол үнэхээр таалагдсан. Тэгээд нөгөө төрхийн өмнө одоо нөгөө имлэгийнхээ хяналтанд орох гээд ингээд яваад очисон чинь хөвтөх шаардлагатай байна гэд шууд тэгээд хөвтсөн. Тэгээд ер нь аль нөгөө хөвтөх ор юмнуудын хувьд гэх юм бол нэлээд сайн хүртээмжтэй тийм имлэг юм байлээ хүрээ амарчхын хувьд. За бусад амарчхуудын хувьд ямар байдгийг нь бол мэдэхгүй. Гэхдээ мэдээж хөвтө имчилүүлэх шаардлагатай бол ор юмнууд бол мэдээж гарах байлгүй дээ тийм ээ имлэгүүдэд. За тэгээд эмч нарын төрж байгаа ээжүүдэд өгж байгаа зөвлөгөө. За тэгээд төрхийн одоо орлоо одоо төрхийн таск руу ингээд шилжиж мэлжэж штэ тий тэр үед одоо ингээд юу хэрэгтэй шаардлагатай анхаарах гэд юмнуудыг аягүй сайн хэлж өгдөг юм байлээ. Тэгээд эмчнэр бол үнэхээр одоо ур чадварыг бол үнэхээр одоо магтаад шагшин магтаад одоо барашгүй. За тэгээд нөгөө хоол нь өдрийн 3 хаалттай тэгэнгүүт өдрийн баг 3 цэвэрлэгээтэй заяа. Одоо өрөөндөө ингээд тасагт ингээд хөвтөж штэ тэгэнгүүт ингээд байж байгаа л цэвэрлэгээ ороод ирнэ. Байж байгаа л цэвэрлэгээ ороод ирнэ. Амар гоё тогтмохтой. Цэвэрлэгээний хувьд бол үнэхээр одоо ариун цэврийн хувьд бол үнэхээр сайн сахидаг юм байлээ. Тэгээ хамгийн гол төрсний дараах тасгуудад одоо мэдээж ээжүүд маш их нөгөө бохор одоо цус юмнууд ингээд гарч байгаа шүү дээ. Тэгээ тэр мөрөн дээр чинь бол ингээд нөгөө хогийн амар сайн хурдан ингээд асгаал цэвэрлэгийг нь маш түргэн хийгээл. Тэгээд миний хувьд болохоор нөгөө VIP өрөө гэж байдаг. Гэхдээ чи яг тухайн үед төрөх үед чинь тэр өрөө хэрвээ олдох юм бол тийм өрөөнд хөвтөж болдог. Олдохгүй бол тэгээл нөгөө очер дараалалаараа тэр өрөөнд ордог байсан. Тэгээд миний хувьд тэр үед яг төрөх үед маань тийм өрөө суларч таараагүй учраас нөгөө олуулаа байдаг өрөөнд орсон. Олуулаа байдаг өрөөнд мэдээж дөрүүлээ орсон. Дөрүүлээ гэхэд бол хангалттай том зайтай. Тэгээд одоо эргэж ирж байгаа хүмүүс эргэлдээр энэ дэр ингээд ирж байгаа хүмүүс энэ дэр бас ингээд нөгөө хүлээн авах суух энэ дэр ингээд зай талбай бас их хүрэлцээтэй тийм санагдсан шүү имлэг тий. За тэгээд төрөө төрснээ дараа одоо эмэгтэйчүүд юу аж болох юм бэ лээ? Имлэг дээрээ хяналтанд одоо нөгөө болт молто хийлгэх тий зөвлөгөө авах хүүхдүүдээ няраагаа ингээд нөгөө хүлээн авахар нь очиж үзүүлэх үйлчилгээнүүд бас байдаг. Тим юунуудаа бас авч болох юм байлээ шүү. Шаардлагатай үйлчилгээнүүдээ эмчтэй энэ үзүүлж болно. За тэгээд дан төрөх гэлтгүүгээр эмэгтэйчүүдийн бас нөгөө янз бүрийн хагалгаа юмнууд бас тэр имлэг хүрээ амарчих маань хийдэг юм байлээ. Тэгээд миний хувьд бол улсын имлэг гэж тэгээ нөгөө өргүү зардал гэдэг шиг тгийж явж байхад мэдгүй би улсын имлэгт шинжилгээ өгсөн, үйлчлүүлсэн нэг тийм ялгаатай зүйл бол санагдаагүй. Мэдээж л адилхан оочрлсон, хүлээсэн тийм зүйлсүүд байсан. Тэгээд мэдээж мөнгө төгрөгөө төлөөд ингээд үйлчлүүлж байгаа. Арай илүү өнд төлсөн ч гэдэг юм уу. Тиймэрхүү зүйлсүүд ажиглагдсан. Тэгэхээр үнэхээр эргээд одоо нөгөө нэг хариуцлага энэ төр тооцохын хувьд гэх юм бол надад улсын имлэг нь илүү санагдсан шүү. Тэгээд улсын имлэг ч гэсэндээ ингээд нөгөө тогтохгүй эмчнэр нь муу энэ гэж ерөөсөө бодож болохгүй юм байлаа шүү. Тэгэхээр сайн эмчнэр манай улсын эмчнэр бол нэрээ одоо хэдий төсөв мөнгөгүй ч гэсэндээ эмчнэрийн ур чадвар гэдэг зүйл дээрээ одоо эмчнэр маань дор бүрнээ маш сайн харж идэг тийм юм даа л гэж боддоо шүү дээ. Одоо зөвхөн төрөх имлэхийх гэлтгүүгээр одоо тийм нөгөө манай хавдар мавдрын эмчнэр маань амар лаг ур чадвартай шүү дээ. Тэгээд ингээд харахаар одоо Монгол
монголчуудын одоо тэр уур чадвар ямар лаггүй гэдг нь бас мэдрэгддэг шүү. Тэгэхээр хаана төрөх вэ гэж бодож байгаа эмэгтэйчүүд байх юм бол эргэлзэлгүйгээр улсын эмнэлэгтээ төрөөрэй, улсын эмнэлгийн харьяанд очиорой гэж хэлмээр байна. За тэгээд миний хувьд хувийн эрүүл мэндийн давхар даатгуулсан байсан. Би эрүүл мэндийн даатгал төлдөг ч гэсэндээ давхар хувийн эрүүл мэндийн даатгалтай байсан. Тэгээд даатгалынхаа нөхөн төлбөр юмнуудыг бүгдийг одоо нэг эмнэлгээсээ бүрдүүлж аваад даатгал руугаа илгээгээд явуулсан байгаа. За тэгээд даатгалтай холбоотой яриагаа би дараагийн одоо бичлэг дээрээ үлдээе. За тэгээд төрөх эмнэлэг хэрвээ хайж байгаа бол хаана төрөх вэ гэж бодож явж байгаа бол хаана ямар эмнэлгийн харьяанд очих вэ? Хяналтанд орох вэ гэж бодож байгаа бол та бүхэн өөртөө орхон улсын төрөх эмнэлэгтээ хандаарай гэдгийг хэлье. Бүх сайхан ээжүүддээ эрүүлийн саруул сайхан амарчаарэ гэж ерөөй. За тэгээд энэ хүрээд бичлэг маань дуусч байна. Дараагийн бичлэгээрээ би хувийн эрүүл мэндийн даатгалын тухай та бүхэндээ хуваалцах болно.